540 сая төгрөгийн тухай ярина. Хоорондын тооцоо нийлсэн актыг юун дээр гарын үсэг зурсныг энэ нөхөр компани худалдсан гэд андуураад байна гэд яриад байдаг байхгүй юу? Тэгэхээр 514 сая төгрөгийг 4-р сарын 9-ний өдөр Боён-Дорж гэдэг хүнд өмнө нь бол удаа бэлэн мөнгө авч исэн гэдэг нь бол 100 гаруй сая төгрөг байсан. Үлдсэн 368 сая төгрөгийг гэрчлэгээг Сэлэнг аймгийн улсын бүртгэгд бүртгүүлээд Билэгт гэж хүнийг захирлаар томилоод авчираад надад өгөхт нь бид хоёр тэр өдөр өгөөд үйлцэл баримт штэ. За тэгээд 2 дугаар хэлцүүлэхт бас үг хэлнэ. За Баасан Доржин бүлэгч асуулт байна уу? Би таныг бүгдээ санал нэгж асуулт өгүүлээ. Үнэн бол нэг л үүдэг. Миний өгсөн зүйл бол анхнаасаа нэг өссөн гэж таа гэсэн юм санал нэгж. За би одоо асуулт асууж. Та Боён-Дорж хэдэн төгрөг өгсөн бэ? 540 сая төгрөг өгсөн гэд баримтыг авсрагдсан байгаа хавц дэрэгт. Тийм байна. Хавц дэргийн таны 2014 оны 3 сарын 28-ны өдөр хавцтай хэлбэрийн үсэг газрын Боён-Дорж өгсөн мэдээлэл 540 сая өгсөн. 15 оны 3 сарын 17-ны өдөр нийслэлийн шүүгөрөлтөний хавцад тусалсан байна. Харин зүгээр австрийн 72 төр хооцсон та мэдүүлэг өгөхдөө 514 сая өгсөн юм хэлсэн. 514 сая төгрөг чинь 2014 оны 4 сарын 9-ний өдөр өгсөн мөнгө. Тэрний дараа 8 сарын 20-нд 20 сая төгрөг дахиад 6 сая төгрөг нийлээд 540 сая болж байгаамаа гэдгийг би хангалттай тайлбарлсан шүү дээ. Би өөрөө чи мэдүүлгийг энэ уншаагүй. Миний За дараагийнхаа асуусан. За таны өгсөн мэдүүлэг миний уншсан мэдүүлэнд 540 сая төгрөг өгсөн гэж байна. Та тэгэхээр үнэн зөв мэдүүлэг гаргах үүрэгтэй эрүүл байцаан шилдэг бүрийн 42 дугаар зүйлийн 6 байгаа шүү. Тэгэхээр үнэн зөв өгч байна. За та Боён-Дорж өгсөн мөнгөний их сурвалжаа хэлнэ үү? Хараас авч өгнө гэсэн. Энэ мөнгөний их сурвалжийг Билэгт гэдэг хүнийг залилан хийсэн юм уу, яасан гэдэг дээр шалгагдаагүй. Энэ мөнгө хаанаас орж ирв гэдгийг шалгаагүй байгаа учраас би заавалчгүй танд тайлбарлах алба байхгүй. Гэхдээ би мөрдөн байцаалтын шатанд тайлбарлсан байгаа их сурвалжаа. Би Боён-Дорж гэдэг хүнд өгсөн нь үнэн, Боён-Дорж авсан нь үнэн. Бид хоёр хоорондоо мөнгө хүлээлтсэн, гарын үсгээ зурсан. Ийм л асуудал байгаа. Андуураад эрүүл байцаан шилдэг бүрийн 42 дугаар зүйлийн 6-ад мэдүүлэг өгөх үүрэгтэй. Зайлсхийж болохгүй. Хуулийн хариуцлага хуулиар заасан байна. Би хаана мэдүүлэг өгөөгүй лээ? Та миний асууж байгаа асуултанд хариулах ёстой би танд хэлсэн. Тэгвэл би хариулахгүй байж болох юм болно бас тийм эрэхтэй хариулахгүй. Та хариулах үүрэгтэй. Хариулах үүрэгтэй би танд ирэх үүрэгтэй. Тэгвэл би чамд хариулж байна. Энэ одоо 540 сая төгрөгийн их сурвалжийг хаанаас авсан бэ гэдгийг энэ хэрэгт ямар ч ач холбогдол байхгүй. Энэ 540 сая төгрөгийг би Боён-Доржид өгсөн, Боён-Дорж авсан. Хоорондоо мөнгө хүлээлтсэн гарын үсгээ зурсан. Тэгэл болоо. Энийг хариулахаас зайлсхийж өгөх юм. Би хариулаад байгаа юм биш юм уу? Заавал чиний санаанд хариулсан юм. 540 сая төгрөгийг их сурвалж нь хаанаас юм бэ гэдэг. Тэрийгээ тайлбарлаад илчил гэдэг. Хэрэг танилцсан бол юу гэдэг вэ? Гэхдээ яг одоо асууж байна. Тэр хоол сууж байгаа нугаа шүү хин юм бэ? Араач. За хариулна. Эсвэл таны зайлсхийж өгөх юм. За та хариулъя. 540 сая төгрөгийг хаанаас авсан бэ гэдэг юм уу? Их сурвалж тийм. Их сурвалж 540 сая төгрөгийн их сурвалжийн түрүү хэлсэн. 100 сая төгрөг нь урд нь хэрэг үүсгэж байна. Авгагийн машин ламбарданд байна. Тэр ламбард энэ ламбард одоо цагаан сар болох гэж байна 2 сая 500. Ингэж нэмж авч явсаар байгаа 100 сая төгрөг байсан. За бэлэн авсан. Тэрэн дээр 368 сая төгрөгийг 5 сарын 9-ний өдөр өгсөн. Энэ мөнгийг бол 2013 11 онд Төрийн банкнаас зээл аваад 380 сая төгрөгийн зээл авсан байсан эргэлдүүлж исэн. Тэгээд тэр мөнгнөөсөө тэгээд өгсөн баг. За хариултаа авсан уу Баасан Дорж бүлэгч? Би асуулт авчаа эндээс тодруулаа. За хавц дэргийн 75 таны өөрөө чи мэдүүлэг байна. Энэ дээр та 380 сая өнөөдөр ярьж байгаа юм чинь 380 сая төгрөгийг зээлж аваад та гэхдээ 100 сая төгрөг өгсөн гэж яриаггүй шүү дээ. 380 саяыг зээлж аваад өөртөө эргэлдүүлээд өөртөө байсан мөнгөтэйгээ нийлээд
900 сая төгрөг болцсон байсан. Энэ мөнгнөөс та намайг асуулт дууссан. Энэ мөнгнөөс 500 сая төгрөгийн хөөсрийг өгсөн гэж таны ярьдаг. За таны дараагийн ярьдаг юм чинь 2014 оны 3 сарын 28-ны өдрийн зохион байгуулалтын гэмтэлд дэмжих газрын бүрэн төрж газарт мэдүүлэг өгөхдөө би өөрийн таныг ачааргал гэдэг хүнээс тэрбум 500 сая хөрөнгө оруулалтын зээлсний энэ мөнгийг авсан байна. Та яагаад энэ хоёр өөр юм ярьдаг? За энэ дээр би бас хариулт өгсөн байгаа штэ. Ялагдагчаар хариулт өгөхдөө хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг юм нэлээ. Зүгээр хохирогчоор байцаалт өгсөн нэмж жаргал байцаагч дээр өгсөн байцаалт бол хамгийн үнэн юм а гэдгээ тайлбарлсан. Ялагдагчаар өгөхдөө яагаад тийм үг үсгийн алдаа гарсныг би бол өөрөө ч одоо сайн мэдэхгүй байгаа. Тухайн үед бол гинт намайг одоо энэ хүний компанийг залилсан газар яасан мэлээ нэг 5 үндслэлээр ялагдагчаар татаж байцаалт авсан. Тэр 7 цаг үргэлжилсэн. Тэгэхэд би бол маш их бохимдчихсэн, дарамттай байсан. Тэгэхдээ би одоо байцаалтаа өгөөд доор нь гарын үсгээ зурхтаа үнэхээр уншаагүй зурчаад ингээд хэрэлдээд гараа явцсан юм аа. Одоо тэрний хор урш гарч ах шиг байна. Яг үнэн юу байцаалт бол хохирогчоор тогтоож хууль сануулж хохирогчоор тогтоосон байцаалт байгаа. Тэргээрээ явж байгаа. За. Та өгсөн мэдүүлгээд ялагдаж учраас ажиллах өгөхгүй гэж байна. За дараагаас. За буян төржид мөнгийг хизээ өгсөн бэ? 4 сарын 9-ний өдөр Хаана өгсөн? Сэлэнг 888 төслийн А блокийн хашаан дотор баригдаж байгаа. Одоо 5 давхар криказийн 2 давхарт нь тэгээд одоо дөнгөж нэг дүүргэлтийн блок хийцэн хаалгын зооцсон тохижуулаагүй шорон дунд ширээ тавиад сууж явахдаа буян дөрж төгсөн. За та хогчор өгсөн мэдүүлгэн дээр Сэлэнг 888 утганы хашаатан өгсөн гэдэг энэ бодлоо олж таа. Хашаан дотор байгаа барилга биш юм уу тэр юу чинь 5 давхар крикац чинь. Тий, ийм. За та бүлгүүгээс мөнгө аваад буян дөрж өгсөн чинь мэдээлэл тийм үү? Бүлгүүгээс мөнгө аваад буян дөрж би 510 өсөө өгсөн. Энэ үнэн үү? Хөрлөхөөс мөнгө аваад буян дөржид өгсөн тохиолдол байгаа. За тэгвэл та буян дөрж Тэгэхдээ энэ бол 540 сая. Гэхдээ би хэлэх гэж штэ. Тэгэхдээ Хариултаа авчлаа гэж байна. Бүлгүү тийм мэдүүлэг байгаа хэвээр. Бүлгүүгийн гэрээ байна. Та 2012 4 сарын 9-ний өдөр буян дөрж мөнгө өгсөн бол бүлгүү 2012 4 сар 6 сарын 18-ны үед 16 би сая тэгтээ гэд хэлэх гэжсэн чи өөрөө Үгүй таслаа. асуултаа сонсч та. Эхлээ асуултаа сонсч байгаа дараа нь хариулт та. 2012 6 сарын 16-ны өдөр гэрээ хийж мөнгө авсан гэдэг. Тэр цаг хугацааны 6 сард авсан мөнгийг та яагаад 4 сар бүлгүүгээс авсан? Буян дорж маш олон удаа мөнгө авсан. Гэхдээ би сая гэд наад үгүй чи өргөжлүүлээ хэлэх гэжэлээ штэ. 540 сая төгрөгнөөс гадна бүрлгүүгээс мөнгө аваад буян доржид өгчээсэн тохиолдол байгаа. Гэхдээ энэ бол 540 сая төгрөгтэй огт хамаатай биш. Дараагийн мөнгө гуйсан үйлдэлүүдэд нь хамаатай юм аа гэж тайлбарлах гэжээтэл чи зуулаад ажиллаа. За. Та мөнгө мацалтай шатнд яагаад 510 төгрөг бүлгүүгээс мөнгө авч өгсөн гэж мэдүүлээд байна. Тэгж мэдүүлснээ би санахгүй байна. Уучлаарай би юу ч мэдээж уншихгүй та дүүс чинь. За дараа надад нотлон шинжилгээтэй болох. За дараагаас. За Зайсангийн Sky Tower гэдэг байр байгаа. Эндээс 160 сая төгрөгөөр байр батгаж авсан гэж ярьдаг. Энэ мөнгийг буян дөрж бид одоо яаж авсан? 2 хуваагаад өгсөн. 85 сая 77.8. 85 сая төгрөгийн их сурвалжийг та 90 банкнаас 50 сая төгрөг дээр нэмээд 85 сая төгрөгийг 11 оны 1 сарын 1 сард өгөөд дараад нь 11 оны 9 сард байхаа 78.2 сая төгрөгийг өгдгийг. Тэгээд энэ дээр бол буян дорж бит хоёрын тохирсноор бол 75 сая төгрөг өгөх ёстой байсан. Тэгээд би за яг уу ерөнхийдөө бас жоохон За бид юу та 2014 оны 12 сарын 31-нд Скотland бүгийн цагдаагийн нэгдүгээр ачаар 170 сая төгрөг Скотland бүгийн нутаг дэвсгэрт орших модерн намааз зэсрээр өгсөн гэж гомд гаргаж өгнө үү? Та тийм үг гэж тийм байна. гомдол гаргасан. За. 170 сая төгрөг модерн намааз зэсрээр өгсөн гэж гомд гаргаж өгнө үү? Модерн намац гэдэг ресторанд бачаргал бол 2 удаа жуулсан. Нэг нь тэр 51 сая төгрөг дүү бямб доржид нөхөд зуучилсан байгаа. Дараад нь тэр байна. Та миний асуултыг ойлгохгүй.
2014 оны 12 сарын 31-ний өдөр. За өгсөн. Тэгсэн. За та өгсөн гомд дээр 170 сая төгрөгийг стейкээр байрны мөнгийг ачаалал Сүхбаатар дүүргийн Энэ За байж та асуултаа сонсож байгаа. Тэгээд нэг биш дараа нь хариулна. үнэн. Энэний учрыг би хэлсэн шүү дээ. Өөрөөсөө ийм юм. Хариултаа авцсан гэж. тэгэхээр таны хоёр чинь хооронд өөр байна. Та цагдаагийн байгууллага скайп аваад бачаад өгсөн гэж хэлжээ. Одоо боён жаргал та мөнгөө ууштай банкын ташаалтай өнгөөлөгч би үүсгэж шинэ асуулт асуух. Асууж байгаа эцтэй. За. Зүгээр л асууж байгаа эцтэй. За зүгээр асуултаа асуугаа явж хариул. Харин хариулал асуугаал явж байгаа шүү дээ. Хүн болгон л дайраад ах юм хаашаа. Та дөнгөс сая 85 сая төгрөг 17 сая төгрөг боож өгсөн гэж байна. А тэд бачаараа мөнгөний өгсөн гэдэг ийм хоёр зүйлийг жаахна юм. Би чамд хэлж штэ. Аль нүний юм бэ гэж чинь. Аль нэг л 85 сая энэ хоёр чинь өөрсдөө бие биеийн лугаа чихээд учир нь олдохгүй гомдлуудыг удаа дараа цагдаа иргэний шүүхэд өгöd байгаа учраас энэний учрыг олохын тулд буцаагаад энэ хүмүүсийг одоо цагдаад өгж яасан айхан л миний ирэх байгаа заа юу. энэ хоёр мэдүүлэг жаахна нэг гомд нэг мэдүүлэг агна. Тэгээ би тийм мэдүүлэг өгснөө санахгүй байна тэгвэл. 85 сая төгрөг мэдүүлэг та хүмүүсээ Боён доржид яг боён доржид өгсөн. Бачаргал бол хажууд нь дандаа цуг байж идэг. Машин миний BMW 1998 гэдэг цэнхэр машин дотор боён дорж бачаргал хоёр хоёулаа сууж агаад авсан байгаа тэр мөнгийг. та цагдаа контролтой бачаараа өдөр заавал зөвшөөрөв. Би харин тэгээд гаргаж өгсөн л гэдэг штэ. Цагдаад гаргаж өгсөн. Хүлээж аваад асуултыг сонсож байгаа тэгээд хариул. Тэгээд товчхон хариул заа юу. Тэр мөнгийг та хавсдаг мэдүүлэхдээ боён дөрж өгсөн юм гэж байна. Тэгээ би хэлж штэ. Нэг байрыг нилээ хэд салгаад байна танаа үйлчлүүлэгч нар. Гэхдээ мөнгийг хоёулаа цуг сууж агаад авсан юм аа. Яг эзэн гардаж авсан нь бол боён дорж. Тэгээ боён дорж аваагүй гэж зүтгээд штэ. Тэгвэл бачаргал нь нэр шилжүүлснээрээ авсан юм байгаа үсттэй. Та асуултандаа энэ хоёрыг аль нь вэ? Би асуултанд хариулаад байгаа юм биш юм уу? Аль нь үнэн бэ л гэж байна. Хариулаа л энэ. Машин цагдаа өгсөн гомд нь үнэ юм уу? Мэдүүлэгч үнэ юм аа? Юу гэсэн үг юм бэ? Чи юу яриад байгаа юм бэ? Би хэлж штэ. 85 сая төгрөг авсан гэдгээ танаа өмчлүүлэгч нь хэлдэг мөрдөн байцаалтын шатанд. Гэтэл нэг байрыг хоёр хүн зараад байна штэ. Эсвэл боён дорж эсвэл бачаргал. Хүлээж. Танаас ингэж асуугаад байна штэ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн гомд гаргах чи үний юм уу? Хавцдагт мэдүүлэгч чи үний юм уу л гэж. Аль нь үний юм бэ л гэж. Хавцдэргийн мэдүүлэг. За. Мэдээлэл гэдэг хүн нэг зүйлийн талаар хоёр зүйлийг 3 удаа ярьж байна. Нэгдүгээр Бэлэгт гэдэг хүн Skytower компани 170 сая төгрөгийг 160 сая төгрөгийг хоёр хүн өгсөн болж ярьж байна. Баян Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлцэд гомд гаргахтаа бачаараа гэдэг хүнд тус дүүргийн нутаг дэвтгүүд орших модерн намаас нэшлээд өгсөн гэж гомд гаргаж. Энэ бол өнөөдрийн шүүний хүмүүсийн шүүгдэж байгаа. Хүнийг онцгой хэмжээнд холбогдуулан 148 улсын ядарч хэлээд байгаа. 148 төр цаас гэх хүнийг яддаг бүтгчлээ. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэгтлээ 85 саяны бөгөөд 177-оор нэгийг боён дөрж өгсөн гэж яриад байна. Нэг байрны мөнгийг хоёр өөр хүнд өгсөн гэж ярьж байна. Хууль төшөөлчлөх ёстой. Нэг нь худлаа ярьж байгаад нэгийг шүүгээд нөгөөд нь худлаа ярьж байгаад нөгөөдгийг даваадаг ийм байж болохгүй.